Монгол-Японы бизнес өдрлөг болох Golden Week 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, хоёр улсын худалдаа хөрөнгө оруулалт бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал талбар болж өндөрлөө. За сүүлийн жилүүдэд Монгол-Японы худалдааны эргэлт өсөж, нийт хэмжээ 1.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. За гисэн хэдий ч одоо худалдааны бүтэц талаас нь авч үзвэл тэнцвэргүй хэвээр багмаа. За өөрөөр хэлбэл Монголын экспорт импорттой харьцуулахад харьцангуй бага түвшин байна. За тухайлбал 2024 онд Монгол улс Япон руу 12.5 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортлсон бол Японоос импортлсон барааны хэмжээ 1.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. За Монголын экспортын гол хэсгийг бол ноос, ноолуур болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн бүрдүүлж байгаа бол импортын дийлэнхийг автомашин, техник, тоног төхөөрөмж эзэж байгаа юм. За энэ нөхцөлд Golden Week арга хэмжээнд бизнес эрхлэгчдийг холбох, экспортын шинэ боломж нээх, нэмэн хүртэх шингэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээл гаргах гарцуулж байгааг бол зохион байгуулагчид онцолж байна. За мөн өдрөлийн хүрээнд Японы соёл үйлчилгээ бүтээгдэхүүнийг танилцуулж, уламжлалт цайны ёслолыг Монгол гэрт зохион байгуулсан нь оролцогчдын анхаарлыг ихэнх татж байсан юм а. Монгол-Японы хоорондын бизнесийн энэ эргэлт маань 1.2 тэрбум долларт хүрээд байгаа. Ялангуяа одоо 16 оноос хэрэгжихсэн Монголын Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дараа бол 2 оны худалдааны эргэлтүүд нэмэгдсэн. Гэхдээ одоо Монголоос гарч байгаа экспорт маань маш бага байгаа. Тэгэхээр бид нар тэрийг л одоо жишээ нь бид Японы энэ чанар юуг мэдчихэж түн зориулсан үйлдвэрлэл хийж чадна. Тэгэхээр тухайн улсын стандарт гэдэг чинь бол бас маш өндөр тавигддаг учраас тэрийг одоо Япон бизнесүүдтэй хамтарч ээж тэрийг ойлгож хамтдаа Япон зах зээлийг одоо өөрсдөө нээх тийм боломжийг л эрэлхийлэх нь чухал гэсэн үг. Тэгэхээр бид нар бол одоо бол Монголоос бол кашмир, ноос ноолуурын бүтээгдэхүүн, магадгүй бага зэрэг эрдэс соёлын бүтээгдэхүүнүүд гарч байгаа. Тэгэхээр энэний төрөл зүйлийг нь олшруулах, хэмжээг нь нэмэгдүүлэх гэдэг бол нийт одоо Монголын бизнес эрхлэгчдийн одоо зорж байгаа л ийм өнцөг болоод байна гэсэн. Манай Япон бүтээгдэхүүнүүдээс мэдээж хамгийн их одоо эдийн засгийн хувьд импакттай хэрэглээ болсон юм болохоор Prius яалтчгүй Prius байгаа шүү дээ. Тэр бол хүн болгон мэдж байгаа. Тэгээд бусад машинууд байна. Тэгээд гоо сайхны бүтээгдэхүүнүүд бас харьцангуй. Тэгээд сүүлийн үед Японы йен сулсантай холбоотой Япон хүнснүүдээс их орж ирж өргөн хэрэглэгдэж байгаа нь бас ахуйштай юм уу гэж бодсон. まず昨日飛行機で到着をして Япончууд урт насалдгийн нэг шалтгаан нь цайны соёлтой холбоотой гэж үздэг. Цайг бэлтгэж зочинд барих нь зөвхөн үйлдэл биш, харин сэтгэлээ ариусгаж зочиндоо гүн хүндэтгэлтэй хандах ёслол юм. Ийм сэтгэлээр барьсан цайг уусан хүн ч мөн адил тайван уужим сэтгэлтэй болдог. Ер нь урт насалгад сэтгэлийн амар амгалан тайван байдал бусдад эерэг хандах хандлага чухал нөлөөтэй байдаг. それで気持ちが落ち着くような一瞬を感じていただけたら嬉しい。私たちの先生方も非常に長生きで Цай бэлтгэж зочинд өргөн барих нь нарийн дэс дараалал ёс уламжлалтай зан үйл байдаг. Бид энэ ёслолыг өөрийн уламжлалын дагуу төлөвлөж байна. Үүнийг амталж үзсэн Монгол зочид маань сэтгэл тайвширч уужим сайхан мэдрэмж авч буцаасай гэж хүсэж байна. いただいているいつも頭を使いながら体を使いながら